Бүгд найрамдах хятад ард улсын хилээр нэвтрүүлэх ачаа бараанд ноогдуулах албан татвараа нэмэгдүүлсэнтэй холбоотой худалдаа эрхлэгчдийн ачаа бараа гатсан гэх мэдээлэл гараад байгаа. За тэгвэл бүгд найрамдах хятад ард улсын 90 хотоос манай улсад нэвтрэх ачаа барааны дээвэрлэлт саатсан зүйл байхгүй гэж албанаас мэдээллээ. За иргэд олон нийтийн дунд гараад буй мэдээлэл нь үндслэлгүй худал мэдээлэл хэмээн эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлж байна. За бүгд найрамдах хятад ард улсын талаас экспортод гаргадаг ачаа бараанд ноогдуулах албан татвараа нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэж албаныхан тайлбарлаж байгаа. За ийм тохиолдолд бүгд найрамдах хятад ард улсын тал манай улсад албан ёсоор мэдэгдэж гэрээ хэлцэл хийгддэг гэдгийг онцолж байгаамаа. За харин иргэдийн зүгээс бүгд найрамдах хятад ард улсын 90 хотод Монгол улс руу нэвтрэх ачаа бараа овоорсон байдалтай байна. За мөн хилээр гарч чадахгүй машины зуваа гисэж карго ачдаг тээврийн компаниудын үн ханш өссөн гэх мэдээллийг өгч байгаамаа. Одоо үйлдвэрлэгч орон гэдэг гайхуулж байгаа юм яаж байгаа. Манайс чинь одоо тэгэл зүгээр нэг юм жижигхэн юм нэг хүн нэг чамдаа мөвцаа гэж байгаа. Эндээс одоо зүгээр ард иргэд гараад юмаа хүүхдээ юмаа бэлдээд орж ирэх гэж байгаа. Хоёр чамдаа мөвцаа нэг авч явахтайгаа ороод ирж болохоо байсан шүү дээ. Тэг бүр заагаа өгсөн. Нэг хүн нэг чамдаа мөвцаа. Тэгээ чи бүхлөтөө улсын хилд яваад ингээд ирж байгаа хүмүүс чинь бас юмаа бариа гараад ирж болно доо. Тийм л болсон байгаа. Тэгээд одоо каргогоор одоо наашаа хүмүүс нэг юм аавн татвар аавн гайлтөл нэ зэрэгэл ерөөхдөө тэгээ буцаа гэж буцаагаад байдаг. Тэгээ машин зэрэгнүүд нь цоваацаа ойчрлцсан. Ер нь бол нэг тийм одоо юу гэж хэлэх юм бэ? Нэг л дарамтанд л амьдарч ийн гэх юм уу та. Эренлэх юутан байл шүү. Ачаа мачаа гаргахад хиттийн гайл. Хаадаг одоо энэ жижиг хайрцагтай юм аа чадлагүйгээр карганд өгсөн биз дээ. Тийм бутсан. Энэ хоёрыг өгөхөд чинь тэнд 200 яон. Ингээд тэр хоёр нийлээд 100 яон авсан. Энд дээрээ яг 3000 төгрөг авчих. Тэр нь ачааны хүсгэж байлгүй яг. Манай Монгол хятад талдаа хийвгүй байна. Ер нь л хэцүү байна. Экспортын аж ахуйн нэгжүүдийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа ил тод зөв тайлгнадаг байх тал дээр тодорхой журмаа өөрчилсөн байгаа. 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа энэ журмынхын дагуу бол одоо өмнө нь ирээн дээр худалдааны одоо эсвэл тээвэр зуучийн компаниуд маань Монгол руу экспортлох ирэхгүй томоохон аж ахуйн нэгжүүдийн одоо аль биесны эрхийг ашиглаад Монгол руу экспорт хийх ирэхгүй жижиг дунд үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг Монгол руу зарж за үүн дээрээ нөөтийн буцаалт дээрээс өөртөө 5-8% буцаалт авдаг. За ялангуяа цахилгаан бараа гэх мэтлэн инновац шингэсэн бүтээгдэхүүн дэр 15% хүртэлх ийм засгийн газрын татаас дэмжлэгийг авдаг ийм нэмэлт орлоготой байсан аж ахуйн нэгжүүд энэ хуулиараа татврын шинжилгээний дагуу боломжгүй болохоор энэ алдагдсан орлогоо нөхөхийн тулд буруу зөрөө ойлголт гаргах, Монголын талд үзүүлж байгаа зуучлалын хөлсөө нэмэгдүүлэх, Хятадын талаас татвар нэмсэн мэтээр алдаатай ойлголт өгж байгаа тохиолдол гарсан байна. Тэгэхээр за иргэдийн харж байгаа мэдээлэлтэй холбогдуулан Галийн ерөнхий газраас замын үддэх Галийн мэргэжилтнүүдээс нөхцөл байдлыг тодруулахад ачаа бараа хилээр нэвтрэх үйл ажиллагаанд саатал гарсан зүйл байхгүй. За дараалал хүлээгдэл огт байхгүй байна гэж мэдээлсэн гэлээ. Зарим бүгд найрамдах хятад ард улсын экспортод бараа гаргадаг компаниудын асуудлыг гадаад харилцааны яамаар дамжуулан тодруулахаар ажиллаж байна гэлээ.